welcome back to Rich Tarot хөзөр. За өнөөдрийнхөө бичлэг бүгдээрээ загсны орчинд төрсэн хүмүүсийнхаа 10 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг харцгаая. Тэгээд сүүлийн одоо ордноос эхэлж байгаа гэхэлэр өмнөх загсны орчны 9 сарыг би удаасан учраас одоо загсны ордныхоос уучлал хүсээд 10 сарыг загсны ордоор эхлүүлэхээр шийдлээ. За бичлэгээ эхлүүлэхээс төлгөө тавихаас өмнө бүгдээрээ өөрсдийнхөө энергийг сайхан ингэж цэвэрлээд одоо таныг шүн унтуулахад одоо унтуулж чадахгүй бодлууд, сэтгэлүүд, мэдрэмжүүд те за тэгээд дээрээс нь стресслээд байгаа бүх зүйлүүдээс ингэж сайхан хормын хэдхэн хоромж гэсэн тэрнээсээ салахын тулд бүгдээрээ жоохон ингэж гүнзгий амьсгаа аваад энэ дууг 3 удаа гаргана. За 1 2 3 Хэрвээ таны нар, сар, мандалт болон Венус гарагтай загсны орчинд байрсан бол энэ төлөвтэй хамаатай гэсэн үг. Үзэж байгаа хүмүүстээ анхааруулж хэлэхэд энэ төлөв маань ерөнхий төлөв учраас яг хүн болгоны амьдрал таарна гэж байхгүй. Тийм учраас таах мэдээллийг аваад таах мэдээллийг хаяараа гэж хүсье. За мэдээлэл өчтөг охин тэнгэрүүд миний 90 дугаар сард загсны орчныхын маань ямар шинж тэмдэг, энерги нь ер нь ямар харагдаж байна, ямар үйл явдал болох гэж байна тэр талаар мэдээлэл өгөөч. Орчны 10 дугаар сард. Hierophant, Hanged Man. Уламжлалт төсөөрөө 7 үзэр унгаагаад тэгээд үзэг болгоноо тодорхойлох байгаа. Ace of Pentacles гарч ирсэн. Page of Wands таашаа харж байна. 2 of Coins. Queen of Wands. За айгу тийм хүчрхэг өөрийгөө ямар хүчтэй юм бэ гэсэн тийм мэдрэмж төрж орж ирж байгаа. 10 сард одоо Emperor буюу эзэн хааны энергитэй хүн бол айгу хариуцлагаас зүхтдэггүй. Хариуцлагыг нуруунд дээр үүрхээс одоо айдаггүй. Мөхөл юм үүрхэд бэлэн байдаг. Тэгээд өөрийнхөө амьдрал руу ертөнцийн ямар ч хэцүү зүйл ингээ шийдсэн гэсэн тэрийг даван туулна гэдэг өөртөө айгүй итгэдэг. Хоньны орчны хүн байх магадaltaй. Хоньны орчны хүн одоо таны нар ч юм уу сар ч юм уу ямар ч гэсэн төрөлтийн гаргуудын ч айл нэг байршил нь хоньны орчинд байрсан байх бас магадaltaй байж болно. За тэгээд ер нь Emperor гэдэг хүн бол лидер хүнийг бас агуулт лидер хүний quality буюу лидер хүний одоо характерыг өөртөө агуулдаг хүн байгаа. Одоо бусдыг үг яриа үйл хөдлөлөөрөө одоо үлгэр дуурайлал үзүүлдэг ч юм уу те бусдад тэгээд дээрээс нь ер нь л айгүй өөрийгөө айгүй сайн дисциплин хийж чадсан буюу одоо хүмүүс ч нөгөө нэг өөрийгөө ингээд юм сургахтаа жоохон хэцүү гэжтэй хэлэх юм бол англи хэл сурахт явхад яг ингээд өөрийгөө ингээд заавал ингээд суулгаад те ингээд юм бичүүлээд ч юм уу юм үзүүлээд ч юм уу юм тавтуулаад тэрийг өдөр тутамдаа ингээд тавтамжтай хийнэ гэхээр ч аягүй хэцүү болчихдаг. Тэгтэл яг үндэ эзэн хааны энергитэй хүн ямар байдаг вэ гэхээр аль хэдийн тэр тал дээр ингээд мастер болсон хүн байдаг. Ингээд өдөр болгон нэгэн зүйлийн төлөө тууштай ингэж өөрийгөө одоо махаа зовоолгоно гэж монгол хэлэнд ярьдаг штэ. Нэг юм ингэж сурахын тулд жоохон ингэж зовлогоо зовоож иж тухайн юмны өсөж байгаа юмныхаа үн цэнийг одоо үр дүнд гарна гэдэг. Тэгэхээр тийм бас чадвартай хүнийг хэлж байна. Тэгэхээр 9 сард яг хуу та одоо яг амьдралын чинь ирээдүйг чинь ингэж хүссэн чиглэл рүү ч өөрчлөж байгаа хүссэн чиглэлүүд чинь аваачих тийм дадал зуршлыг 9 сард эхлүүлээд тэгээд 10 сар гэхэд баг мастер болцсон байж магадгүй тэрэндээ. Тэгээд зарим хүмүүс чинь ингэдэг штэ нөгөө одоо жишээлх юм бол романтик харилцаан дээр одоо нэг ихнэр нь ч юм уу нөхрөө за миний нөхөр чи тамхи татгаа болчихдохгүй гингүүт нөгөөх нь нөхөр нь би угаасаа л баг хард юу гэдэг оюутан байхаас л татаад эхэлчихсэн. Одоо угаасаа надад би зогсохоосоо өнгөрсөн гэж хэлдэг. Тэгтэл яг үүндээ бол бид нарт зогсоход хизээч оройтойгоо байдаг. Шинээр бүх юмыг илүүлэхэд дандаа цаг байж байдаг.
хэдий бар та яг 80 70 хүрээгүй л те 70 90 нас эдрийг зоглоогүй байх юм бол за ядаж нэг 70-аас өмнө байхад хизээч хэлэхэд оройтойгүй байдаг те. За тэгээд тийм учраас ерөнхийдөө бол тэр хоньны орчинд төрсэн ч юм уу тэр хоньны энергийн quality-тай тийм лидер хүний энерги бас байна л да 10 сард. Тэгээд энэний араас гарч ирж байгаа хүзэр нь болохоор Four of Wands буюу дөрвийн ингээд мод байгаа хгүй юу. Энэ маань болохоор юу билэгддэг гэх юм бол одоо олноор цугларсан нэг тийм social event, social нэг тийм үйл ажиллагаанууд байдаг шээ. Одоо юу гэдэг хамт олонны байгууллагын одоо концерт ч юм уу тэ нийллэг ч юм уу бүгдээрээ хамт ингээд ийш тийшээ амралтын газар явдаг ч юм уу. Тийм бас юмнууд үйл ажиллагаанууд 10 сард харагдаж байна. Зарим загсны орчныхан маань тийм юм л явж магадгүй. Гэхдээ энэ нөгөө нэг хоёр хүзэр араасаа нөгөө энэ хоёр хүзэр маань хоёлаа ер нь удаан хугацааны доктортой байдал дээр айгу тийм бие биендээ амлалт өгсөн нэг тийм харилцаа байдаг л да. Одоо чи миний найз охин, чи миний найз залуу гэдэг ч юм уу те. За чи миний сүйт бүсгүй сүйт залуу, чи миний эхнэр, чи миний нөхөр гэсэн яг бие биенийг ингээд тодтогч дууддаг юм харилцаанууд 10 сард харагдаж байна надад. Тэгэхээр Hierophant гэдэг хүзэр маань бас бие биендээ амлалт өгсөн тийм харилцааг билэгддэг. Тэгэхээр зарим нэг загсны орчныхан маань хэрвээ та ганц бий бол эсвэл та аль хэдийнэ ийм одоо романтик партнертай байгаа бол та хоёрын харилцаач улам батчих магадaltaй байна 10 сар. Тэгээд бие биенийгаа илүү одоо тэ хамт ирээдүйдээ урт хугацаанд бие биетэйгээ ингээд цагийг өнгөрүүлж байгаа төсөөлж эхэлж байж магадгүй. Тийм учраас гэрлэлт бас харагдаж байна. Hierophant гэдэг гэрлэлтийг бэлэгддэг. За тэгвэл энэ зарим загсны орчныхан маань асууж иж магадгүй энэ одоо яг ямар хүний талаар юм болоо тэр талаар нэлээд мэдээлэл өгөөч гэж асууж иж магадгүй. Тэгэхээр бүгдээрээ таны тэр гэрлэж байгаа ч юм уу те хамт амьдралаа өнгөрүүлэхийг хүсэж байгаа тийм хүний талаар мэдээлэл өгье. Journey адал явдал гэж байгаа юм. За энэ хүнтэйгээ адал явдал хамтдаа эхлүүлж магадгүй. Одоо хамт амралтанд явдаг ч юм уу одоо юу гэсэн те хамт вагоноор ирж явдаг ч юм уу. Community гэж гарч ирж байна. Тэгэд энэ хүн маань яг таны эргэн тойрноос юм гарч ирэх хүн байна. Эргэн тойрны найзын хүрээлээс байж магадгүй эсвэл танилын хүрээж мүү хүзэр доош. Sorry. Танилын хүрээж болно. Заримдаа нөгөө нэг ээж аав нар ч хүүхдүүдээ өөрсдийнхөө найзуудынхаа хүүхдүүдээ суулгаж муулгадаг штэ танилцуулахыг хүсдэг ч юм уу. Тэгэхээр бас тийм чиглэлээр бас уулзаж магадгүй. Ажлын газрын хүннээс бас тэгжээж магадгүй. Тэгээд despair гэж гарч ирж байгаа юм. Тэгэхээр зарим загсны орчныхан маань өөртөө нөгөө нэг хизээ би одоо ингэж яг найдвартай харилцаанд орох юм болоо гэж санаа зовоод шаллаад ижиж магадгүй. Тэгэхээр тэр хүмүүстэй хандаж илгээд удахгүй гэж хэлье. Яг удахгүй угаасаа нэг тийм яг баттай тийм нэг харилцаа ирж байгаа гэж харагдаад байгаа байхгүй юу? За imprisonment үнжин. Юу загсны орчны энерги зугаасаа жоохон эргчлөөгөө алдахаас айдаг энергитэй хүмүүс байдаг. Тэгэхээр тийм учраас энэ яг шоронд байгаа юм шиг ийм хүзэр гарч ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол таныг яг ийш тишээ одоо ийм би ингэж тайлбарлая л да. Загсны орч ус махбодтой штэ. Тэгэхээр ус гэдэг чинь өөрөө ийш тишээ ингээ хальж явах айгу сонирхолтой байдаг. Нэг гэсэндээ тухайн усыг хашиж ингээд хамгаалтанд байлгаж яг safe одоо чи ингээд юу чамд ямар ч аюулд халдахгүй гэдгийг мэдрэх тийм мэдрэмжийг дотор нь төрүүлэх тийм хүнтэй байх хэрэгтэй. Усны ер нь энергитэй хүмүүс. Тэгэхээр тийм учраас агаар махбодтой хүмүүс цогцдоггүй устай. Яг л гэхээр агаар махбод ч айгүй тийм хийсвэр айгүй тийм нөгөө нэг хамхуу шиг хийчихэд байхгүй юу. Ийш тийшээ ингээд сонирхол нь буурчих юм бол өөр тийшээ хийсэл, ишээ хийсэл. Тэгэхээр миний бодлоор ус юутай цогцдог гэхээр earth буюу шороо махбодын хүмүүстэй цогцдог. За тэр нь болохоор юу байж болно? Охины орд байж болно, хоньны орд байж болно. Хоньны орд биш үү? Уулзлаар. Хоньны орд чинь юу гал махбод. Тэгэхээр шороо махбод гэхээр охины орд, үхрийн орд, матрийн орд энэ гурван ордны хүмүүстэй зохицож магадгүй. Тэгэхээр яг нуу ус бас мэдээж өөртөө бас зохицсон л доо. Тэгэхээр бас устай махбодтай хүнтэй зохицох магадaltaй. Тэгэхээр тухайн усыг ингээд хашаад одоо юу гэдэг нь сэтгэлээрээ ч юм уу, үйл хөдлөлөөрөө ч юм уу, үгээрээ ч юм уу тухайн усын махбодтай хүнд ингээд чи миний амьдралд ганц
чамаас өөр надад тийм романтик харилцааны одоо партнер байхгүй. Чамтайгаа л би ер нь ирээдүйд цагийг өнгөрүүлж ирээдүйн амьдралыг ингээд төсөөлдгөө гэж өдөр тутам ингээд тухайн хүн сануулдахгүй бол ус чинь өөрөө ингээд айгүй уран сэтгэмжнээг хөгцсөн хүмүүс байдаг учраас толгой дотроо нэг юм ингэж ургуулж бодволонготой за тэр нь яг үний юм шиг санаагадаг гуйта ингээд тухайн хүнээ ингээд яваадаг юмс цогтмоор санагддаг. Тэгэл жоохон юу найдваргүй биш юмсыг санагддаг л да зарим усны махбодтой орсны хүмүүс. Гэтэл яг үүндээ зүгээр дотоод ертөнцийн жоохон айдас байсан болохоор л тийм үйлдэлүүдийг сонголтуудыг гаргасан. Тэгэхээр 10 сард таныг саяхан унсан хөдрүүд манай хүчнэхээр тэр айдастайгаа жоохон ажиллах хэрэгтэй. Яагаад заавал бусад хүмүүс үйлдэлээрээ үгээрээ танд ингэж security буюу аюулгүй байдлыг мэдрүүлж ээж та тухайн харилцаанд үйлдэх ёстой гэж тийм ээ. Яагаад одоо external буюу хүрээлэн буй орчноос хамааралтайгаар таны дотоод ертөнц чинь шийдэгдэх ёстой гэж та өөрөөсөө асуух хэрэгтэй. Хүрээлэн байгаа орчноос ч хамааралгүй та юу ч болж исэн гэсэн дотор чинь аюулгүй гэх мэдрэмжийг төрүүлсэн цагт жинхэнэ та өөрийнхөө усны энергийг мастер болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй нэг л юм ингээл хүснээр нь болохгүй тохиолдолд ингээл нэг өөр тийшээ хайлал тийшээч нэг хайлал ийшээч нэг хайлал байх тохиолдолд дотоод ертөнц нь ингээд хуй салхи хар шуурга цунами болж ийн гэсэн үг. Тэр усны далайн гүн үнзгийг оруулалт ч юм уу те. Тэгэхээр яг нэг мастер болох боломжууд гарч ирж байгаа. Өөрийнхөө дотоод ертөнцийг улам контролдод сурдаг ч юм уу те 10 сард. За тэгээд Hanged Man гэдэг хүзүр даашаа харж унсан. Тэгэхээр энэ заримдаа нөгөө нэг selfishness буюу яг өөрийгөө гэсэн үзэл айгу ихтэй хүмүүс байж магадгүй. Одоо тэгэхээр тэрний үгс үг гэхэлэр одоо өдийг хүртэл амьдрал дээр нь болж байсан бүх зүйлүүдийг одоо муухай зүйлүүд ч юм уу сэтгэлийн гонцгойлох зүйлүүд болсон тохиолдолд яг л надад ийм юм болж байгаа юм бэ? Бусад хүмүүсийн амьдрал зүгээр л явж байхад би яг л ийм юмар явах хэрэгтэй ингээд дандаа өөрийгөө л өөр дээр л хамаг анхаарлаа хандуулад өөрийгөө нэг өсөндө хохирчийн өнцгөөс харах магадaltaй байдаг. Ялангуяа усны энергитэй хүмүүс бол айгу бит төвдөө байх гадайх магадaltaй. Тийм учраас яг нь эгоноосоо бүгдээрээ жоохон холдоод заримдаа бусад хүмүүсийг илүү өөрийнхөө ертөнц рүү оруулж ирэх шаардлагатай байж магадгүй. Хэрвээ таны саяхан миний танд хэлсэн тайлбарлал маань танд таарахгүй байх юм бол нөгөө утга нь юу вэ гэхээр одоо 9 сард ямар нэг юм хийх гэсэн чинь ингээд боломжч гарч ирдэггүй ч юм уу те хүсэл сонирхол дотроос ч гарч ирэхгүй байсан бол 10 дугаар сард арай тэр нь өөрчлөгдөж байна гэж юм л да. Тэгэхээр одоо энэ Hanged Man гэдэг хүнийг та ингээд зураг нарах юм бол энэ хүний нэг хүлэн ингээд дүүжлэгдээд гар нь ингээд хүлэгдсэн тэгээд ингээд доошхоо дэлхийг ингээд уруугаар харж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ доошоо харж унсан учраас одоо та өөрийн чинь яг одоо байгаа ситуац байгаа штэ. Та яг үүндээ бол би гаццсан юм шиг санагдаад байгаа боловч та өөрийгөө гацаанд оруулсан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр та өөрийнхөө бодол сэтгэл үйлдэлээрээ ингэж өнөөдрийн байгаа ситуацаа дууцсан гэсэн үг. Тэгэхээр энэ гацаанаас гарах уу байх уу гэдэг нь 100% зөвхөн танаас л хамааралтай. Тэрнээс биш хин нэгэн хүний хэлсэн үйлдэл одоо хийсэн үйлдэл хэлсэн үгнээс бол хамааралгүй. Тэгэхээр гацаанаас гарах бас боломжууд гарч иж магадгүй. Илүү актив болж иж магадгүй. 10 сар таны амьдрал илүү одоо үйл хөдөлгөөнтэй, илүү гарч орсон, илүү юмыг амжуулсан ч юм уу тий. Илүү өөрийнхөө дотоод хүчин чадлыг мэдрэх тийм боломжууд орж ирж ингэж харагдаж байна. Тэгээд шинэ хүзрийг араасан дагаад угаасаа Ace of Pentacles гарч ирсэн. Ace of Pentacles маань яг шинэ боломж орж ирж байгаа билэгддэг. Тэр санхүү дээрээ улам өөрийнхөө нөгөө нэг санхүүгийн төвшнийг дээшлүүлэх боломж орж ирж магадгүй. Шинэ бизнесийн санаа ч юм уу те шинэ бизнесийн хамтрагчтай танилцагч ч юм уу. Заримдаа болохоор бас нөгөө юун дээр бас байдаг л да. Урт хугацааны доктортой байдал дээр
ингээд шинэ партнер харилцаа үүсгэх бас магадaltaй. Тэгэхээр шинэ хайр одоо англи хэлэнд lover гэж хэлдэг байхгүй юу? Одоо хамт хайр үүсгэж байгаа хүнийгээ тэгэхээр new одоо шинэ lover таны амьдралд орж ирж магадгүй. Шинэ хайр гэх юм уу? За тэгээд Ace of Pentacles яг өшөө илүү тодорхой хүсье. Family room гэр бүлийн өрөө гэж гарч ирж байгаа юм. Зарим загсны орчныхан маань 10 сард юм байшин худалдаж авахыг хүсэж байгаа юм болов уу? Таашаа хөдөлгөөнөд байшин худалдаж авахыг хүсэж байна. Эсвэл зарим загсны орчныхан маань ингээ гэрээ гоё шинжилгээг хүсэж магадгүй том өрөөгөө ч юм уу илүү гоё болгохдаг ч юм уу тий. Илүү модерн ч юм уу яг хүснээ өөрийнхөө төсөөлсний мөрөөдлийн тэм загвараараа official person гэж яах юм. Энэ болохоор дөрөв тав хүмүүстэй нэг хүн байна л да. Одоо сургууль сурдаг сурагчиж байж болно. Одоо цагдаач байж болно. Дөрөв тав хүмүүстэй ямар л хүн байна. Тэм хүнтэй бас холбоотой. Тэм хүнтэй холбогдлолтойгоор таны амьдрал шинэ боломж орж ирж байгаа гэж байна. Тэгээ mature man гинэ. Тэгэхээр энэ хүн маань шүү дээ айгүй тийм нас бий төрсэн хүн байх магадaltaй. Заавал нас нь хөгшин байх шаардлагагүй зүгээр үсэн харсан ямаараа ингээд айгүй ухаан суучихсан аль хэдийн ингээд томооч ч гэсэн тийм нэр харагдаж байна. Despair. Тэгэхээр энэ despair гэдэг хүч гарч ирж байна. Нэг гэсэндээ зовлон, шалал, уйтгарлалгүй нэг л тэгээд anxiety буюу ингээ ямар нэг юм санаа зовох гэдэг энергиуд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүнтэй холбоотой та юм нэг санаа зовт юм уу? Одоо зарим загсны орчныхаа маань дөрөв хувцастай өмссөн хүүхэд одоо хүүхэдтэй байдаг бол тэр хүүхдтэйгээ ирээдүйд санаа зовж байгаа юм уу? Ямар ч л гэр бүлтэй холбоотой гэр бүлийн нойр дотны хүмүүстэй холбоотой зүйл дээр санаа шаналж байна. Тэгэхээр энэ дээр зөвлөж хандаж хэлэхэд ер нь бол шаналаад зовоод ямар ч үр дүн бүтээмжгүй байдаг энерги сэтгэлийн юугаал алтхаас өөр ямар ч тийм нэмэлтээр юм орж ирдэггүй. Тэгэхээр ийм одоо хасах тэмдэгтэй энерги штэ энэ чинь. Тийм хасах тэмдэгтэй энергиээс өөрийгөө холдуулбал уулын зүгээр л дээ. Тэгэх юм бол тань илүү ашигтай. Угаасаа бид нэр хизээж өөрийнхөө юмнаас хасагдахыг хүсдэггүй штэ. Яг хоо жин дээр бол мэдээж хасагдахыг хүснэ. Тэгтээ өөрсдийн хэрэгтэй энерги тийм үү цаг хугацаанаас бол хасагдахыг бас хүсэхгүй байна. За тэгээд page 1 таашаа харж байсан байхгүй юу? Энэ маань болохоор page ерөнхийдөө дандаа тийм өөрөөс чинь насаар залуухан ч юм уу ер нь залуухан энергитэй хүн байж яг хүүхчиг. Тэгээд энэ чинь ингээд доош гарч унж байгаа учраас айдас гарч ирж байгаа хүүхдийн гинэ айдас pessimism буюу эмийг дандаа ингэж сөрөг өнцгөөс харах гад байдаг байх магадaltaй. Тэгээ lack of motivation буюу ямар нэг юм хийх гэсэн чинь ингээ мотивац байхгүй дотроос нь ингээд хүсэл сонирхол байхгүй ч юм уу тийм бас мэдрэмж байна. Тэгэхээр энэний талаар өршөөлөлт тодорхойлуулгыг оруулъя. Page of Wands гэдэг бүлгийг тодорхойлж өгөөч. Мэдээлэл авчирч байгаа хүний өрөөдтэй маш их баярлалаа. За тэгээд сонсож байгаа загсны орчныхандаа хандаж хэлэхэд өнөөдөр буусан төлөвнөөс асуух асуулт байвал доор comment section бичиж үлдээгээрэй гэж хэлье. Олноор ус үзрэх байхгүй. За page 1 гэдэг бүлгийг тодорхойлж өгөөч. Энд чинь таны өнгөрсний энерги юм байна л да. Одоо ингэж байгаа байхгүй юу? Өмнө нь та нэг зүйлийг ингэж одоо карьер дээрээ ч юм уу, эрүүл мэнд дээрээ ч юм уу, өөрийнхөө гадаад үзмжин дээр ч юм уу, санхүү дээрээ ч юм уу, эсвэл романтик харилцааны хайр дурлалын амьдрал дээрээ ч юм уу шаргуу хөдөлмөрсөн байна л да. Нэг үр дүнд хүрэхийн тулд. Тэгээд тэр үр дүндээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрсний чинь одоо хүч үр дүн одоо ингээ гарч эхэлнэ гэж байгаа байхгүй юу? 3 Wands гэдэг хүзрийг араас нь дагаад 8 of Wands. Тэгэхээр тэрний үр дүн гарч эхэлснээрээ таныг улам илүү тэрнээс таашаал аваад улам илүү одоо өөрийнхөө хүчинд одоо яг тиймээ итгэдэг болдог ч юм уу. Би чи ямар мундаг юм бэ? Би яг ингээд хичээгээл бууж өгөхгүй яваалах юм бол чадах юм байна штэ гэж өөртөө хэлж байгаа байхгүй. 8 of Wands гэдэг чинь маш их одоо тэнгэрээс ингээд хур бууж байгаа юм шиг модууднаас ингээд цэцэг ургаж байгаа, цэцэг дэлгэрч байгаа, цэцэг ногоо навч яг тэр хүн шиг тань дотроос чинь ингээд хүсэл сонирхлууд ингээд дэлгэрч гарч ирж байгаа гэсэн үг л дээ. Нэг л зүйлийн талаар нэг л зорилгоо биелүүлэхийн тулд тууштай явах юм бол бүтэх юм байна гэдгийг ойлгож байгаа яг тэр мөч гайхамшигтай.
Тэгээд judgment гэдэг үзэр доош гарч байсан. Энэ дээр болохоор доош гарч байгаа ямар энерги байдаг вэ гэхээр жоохон өөрийгөө ингэж negatively буюу сөргөөр ингэж дүгнэх гэдэг. Чи яасан арчаагүй юм бэ? Чи яасан одоо хулчхар юм бэ ч юм уу те? Чи яасан чадваргүй юм бэ? Одоо үеийнхнийгаа хүмүүсийг харалтаа чи ийм голоцсон ч юм уу гэж өөрийгөө айгу unhealthy буюу айгу эрүүл бус маягаар өөрийгөө ингэж шийтгэж дүгндэг. Гэтэл яг үүндээ та өөртөө хандаж хэлэх ёстой. Миний өнөөдрийг туулсан амьдралаар тэ өөр хүн ингэж яваад үзсэн ч гэсэн надтай адилхан л сонголт хийх байсан. Тийм учраас таны өнөөдрийг туулсан амьдралаар зөвхөн таал явж үзсэн учраас таныг ойлгох хүн зөвхөн таал бараг штэ яг үүндээ. Таныг яагаад тэр мөчөд тийм сонголт хийснийг бусад хүмүүс хизээч ойлгож чадахгүй. Яг хөө зарим нэг хүмүүс нөгөө өөрийгөө бусдын хүмүүсийн ситуацид авчирдаг хүмүүс ойлгох байгальтай. Гэхдээ тэр тийм төрлийн хүмүүс ховор байдаг. Ихэнхдээ хүмүүс биенийхээ амьдралыг ингэж дүгнэх маягийн явдаг те. Жишээл тэнийг штэ наадах ч гэдэг юм уу те. Тэр нэг харамсалтай. Нийгэмдэр ингэж биенийхээ амьдралыг дүгндэг. Яагаад вэ гэхээр хүн болгоны амьдралаа эхэлж байгаа гараа нь өөр байдаг учраас амьдралаа бусад хүмүүсийн амьдралтай харьцуулна гэдэг хийсвэр ойлголт айгүй тийм ямар ч тийм үр бүтэмжгүй үйлдэл. Тэгэхээр яг нөө битгий өөрийгөө ингэж одоо дүгнээчээ, битгий өөрийгөө ингэж зэмлээчээ тий өөрийгөө буруутан болгодог ч юм уу тий чамаас л болж би ингэж ийм байлаа гэд өөртөө хизэж битээ тэгэж ойлгохгүй хандаач гэж үсэ. Харин ч илүү өөрийгөө хайрлаж, өөрийгөө ойлгож, өөрийгөө инэрх тусам таны эргэн тойрон чинь таныг ойлгох, таныг хайрлах, таныг инэрх хүмүүс зөндөө их байдаг. Тэгэхээр яг ивидээ би яг тэгж байгаа л ийм сонголтыг хийсэн шүү дээ. Гэхдээ өнгөрснийг хизэж буцааж авчирч чадахгүй учраас одоо яг тэрнээсээ ухаамсарлаад ирээдүйн руугаа илүү харж амьдрий да гэж өөртөө хандаж хэлэх гэж юм л да. За тэгээд хамгийн сүүлийн үзэр маань болохоор Two of Pentacles байсан. Энэ маань болохоор multitasking, balance гэсэн нэг юм утгатай. Тэгэхээр маш олон зүйлийг нэгэн зэрэг амжуулах мэдрэмж балансын юмны балансыг сайн бариад за жишээлх юм бол дасгал хийхдээ нэг 30 минут зарцуулчих гэдэг ч юм уу те. За шинэ үг хэлэхдээ за нэг 30 минут зарцуулъя. За ажилласаа ирээд эрүүл хаалтан дээр нэгдэх чигдэг юм. Маш олон зүйл талбарууд дээр айгу хүний хөгжлийнхаа зүгээс ахиц дэвшээлт явуулахыг хүсэж байгаа мэдрэмж байна л да. Тэгэхээр тэр чинь бас мундаг. Нэг гэсэндээ өөр дээрээ бууж өгөхгүй байгаа мэдрэмж. Надад миний төсөөлж байгаа мөрөөдлийн тэр хувилбар маань биелэлээ олоход одоо ойрхон байгаа гэдэгт итгэх мэдрэмж гарч ирж байна. За тэгэхээр 10 сард ер нь загсны орчныхаа энерги бол яг өөр бүтэмжтэй харагдаж байна. Хамгийн гол нь бууж өгөхгүй ингээл одоо дээшээгаа мацаал бай. Тэхэл нэг л мэдгээд үр дүндээ хүрсэн байна гэж хөдрүүд маань хэлж байна. За тэгээ бүгдээрээ чулуугаараа цааш та мэдээлэл авцгаая. Өөр ямар мэдээлэл чулуу маань өгч байна бэ гэвэл доошоо унтгий. За надад мэдээлэлчээр аккаунтууд миний ер нь 10 сард загсны орчныханд маань хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? За 10 гэдэг тийм дугаартай юм шиг харагдах юм. Нэгсэнд 20 гэдэг ромб эрсний грекийн ромб тоогоор 20 гэж гарч ирж байгаа юм дүрс. За энэ талаар мэдээлэл авъя. Энэ дүрс нэг юу бэлэгдсэн юм бэ? Энэ дүрс яг энтэй адилхан байгаа. За тэгэхээр энэ дүрс нь болохоор энэ чулуу нь ямар энерги бэлэгддэг вэ гэхээр this rune represents completion and moving on to something new буюу ямар нэгэн шин зүйлийн одоо шинэ юм руу ингэж шилжиж байгаагийн одоо нэг гэсэндээ
өмнөх таны амьдралын ингээд нэг шат ахиж гинэ гэсэн утгатай. Өмнөх ингээд цикл дууслаа. Дараагийн цикл руу орж яа нэгсэндээ шат ахиж байгаа тийм мэдрэмж. Тэгээд гол утга санаа нь юу вэ гэсэн чинь rest буюу амар, тэгээд fresh start буюу шинээр эхэлэх гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим загсны орчныхаа маань 10 сард өөрийнхөө ажлыг илүү дээгүүр ажил руу шилжиж магадгүй байна. Шинэ одоо бодол санаанууд, прожектууд бас орж ирж магадгүй. Тэгээд та энэ чулуу танд хэлэхдээ you will have vigor буюу одоо айгуу тийм хүчтэй байна тий. Дотоодоос чи энерги их байна. Good health буюу эрүүл мэнд дээр чинь ч гэсэн айгуу сайн байгаа. Тэр одоо хүсэж байгаа зорилгоудаа биелүүлэхийн тулд бүх зүйлүүдээр чинь хангалтад өгч байна гэж юм л да. Тэгээд зарим загсны орчныхан маань нэг сайхан гэрээ ингээд цэвэрлээд энерги бүр аягүй гоё шинээр эхлэх санаа мэдрэмж гарч ирж магадгүй. Ажил дээрээ ч юм уу, юу гэдэг нь өөрийнхөө ажлынхаа өрөөнийг гоё цэвэрлэх ч юм уу, гэрээ ч гэсэн гоё цэвэрлэх ч юм уу тий. Тэгэхээр энэ чулуу тань юу гэж хэлдэг вэ гэхээр таны энергийг чинь ингээд жоохон энерги шиг сорих гэдэг хүмүүсээс жоохон хол бай гэж юм. Тэгээд таны цагаас бас хомсолдог хүмүүс байгаа штэ. Зүгээр худлаа зарим хүмүүс ингээд ховч ив базаа суудаг штэ. Заримдаа хэдэг кафе ч гэсэн яг үндэ цагаас бас хомсолж байгаа. Тийм учраас тийм хүмүүсээс ч гэсэн хол байх хэрэгтэй гэж байна. Хэрвээ ямар нэгэн зүйлийг урт хугацаагаар хийж байгаа бол жоохон ингээд ачаалттай байхаасаа жоохон өөрийгөө холдуулад одоо гоё нэг 15 минутын юм одоо юу гэдэг нь жоохон брейк тэрнээс авах хэрэгтэй. Брейк буюу тасалт юу гэдэг лээ Монголд амралт ч юм уу нэг тиймэрхүү. Тэгээд эрүүл мэндийн хувьд болохоор ерөнхийдөө бараг тийм санаа зовдойхон байхгүй гэж байна. Зүгээр л өөрийгөө битгий хитих ачаалалд ядаргаанд орвол тэгээд зарим загсны орчны фан зүгээр нөгөө нэг love making буюу нөгөө орт орны ажлын хувьд жоохон анхаарал ч юм уу тэгвэл ямар ч сонирхол жоохон буурцах юм байна гэж юм л да. Not very interested in love making гэж. За ерөнхийдөө бол айгуу тийм үр бүтэмжтэй харагдаж байна. Энерги одоо юу гэдэг нь хүчин чадал, сонирхлоор бүх юмараа ингээл дүүрэн асж байгаа шинэ эхлэл ирж байгаа учраас та бүхэндээ тэгээд амжилт хүсье. Миний бичлүүдийг ингээд өргөжлөж үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү. Дараагийн дугаар хүртэл баяртай.